За тэгэхээр одоо 17 дугаар жирны сүрээр дарагч мэх гал морин жил гарч байна. Тэгээд 60-д бол одоо яг нэг гал морин жил гэдэг 61 л удаа тохиолдог. Тэгээ энэ бол одоо энэ жил байна. Тэгээд одоо энэ жилийн одоо морь жил бол их сайхан жил гарч байна. Манай монголчууд бол амны бэлгээрээ басан ямыг явс нэлээд сайн яаж өгдөг, дэлгэрүүлж сайн болгож өгдөг амны бэлэгтэй ийм одоо ардтан байна. Тэгээд энэ морь жилд жил орсон хүмүүс бол онцгойлон одоо засал хийх ёстой гэж ингэж байгаа. Яагаад гэвэл одоо 13-ны жил ороход бие махбод хямрна гэх мэтээр ингээд үздэг. Ингээд жил орж байгаа хүмүүс онцгойлон засал хийх ёстой. 25-ны жил, 37-ны жил орох, 49-ны жил орох ингээд жил орж байгаа. Энэ бол өөрийн төрсөн жилийн одоо давтамж ирж байгаа учраас энэ жилийн заслан хийх ёстой байгаа. Мөн одоо онцгойлон засалтай хүмүүс ер нь 6 зургаланд одоо 47 чулуу гэж үзэж байгаа. 47 чулууны 7 ширүүн чулуу гэж. Тэдгээрээс нь бол жил орох нь 7 ширүүн чулууныхаа нэгэнд багтаж байгаа. Түүний дараагийнх нь болохоор одоо давшид буюу одоо дайсан махбодтой жил гарах. Тэгэхээр морь жил гарч байгаа учраас морь жилийн их харшин холгоно жилтэй хүмүүс онцгойлон засалтай байгаа. Мөн одоо шишид буюу баг гарш жилтэй хүмүүс гэдэрхээр туулайтай болоод дахиад жилтэй хүмүүс баг гаршийн заслан одоо хэлэх хэрэгтэй. Хамгийн одоо онцгойлон засалтай хүмүүс гэдэрвэл ийм одоо 4 жилтэй хүмүүс бол онцгойлон засал хийлгэнэ. Морь холгоно морьтой нь одоо жил орж байгаа хүний одоо морь жилийн засал жил орж байгаа заслан хийлгэн. Их харшийн болоод ирэхээр холгон жилтэй хүмүүс их харшийн засал хийлгэн. Мөн одоо баг харшийн болоод ирэхээр туулайтай болоод дахиад жилтэй хүмүүс баг харшийн засал хийлгэх. Ийм одоо засалтай байгаа. Энэ засал яагаад харшийн гэхээр одоо махбод нь одоо бас гарчлаад гарч байдаг. Одоо тухайн жилүүдийн амин махбод гэж байна. Тэдгээр нь одоо гарчлалтай учраас одоо гарч байна л гэж ингэж үзэж байгаа л да. Тэгэхээр ач тус нь юу вэ? Одоо элдэн мөн бүхнээс ингээл муу зүгээс хамгаална гэдэг. Тэ засал намаа хийлэхийн гол одоо ач тус нь ямар нэгэн гариг хэрэгсийн нөлөө одоо од эрхэс бол хүнд ямар нэгэн байдлаар нөлөөлөл байна л гэж ингэж үзэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэдгээр үдийг засах, амирлуулахын тухайд засал нам заавал хийх хэрэгтэй байдаг. Нөгөө талаараа бас засал нам хийлгэж борхон ном хоорог горовд даатгаж буян хураадаг учиртай. Буян хурааснаар гадны саа дотор мөн одоо урдын бид бүхэн энэ насандаа болоод урд насанд тэргүүлшгүй цагаас хураасаар мөн хөл хураасаар ирсэн байдаг. Тэдгээр үдийн одоо гим онол нүгэлгэлнэ шиг байна. Тэдгээр үдийн бас давхар намжлах одоо баг 6-аар харах юм бол одоо энэ жилийн засал номыг хийлгэж байгаа гариг хэрэгсийн үл гарчлан муучлалтын бүгдийг амирлуулж байгаа боловч том 6-аар бол ерөнхийдөө буян хураах хэрэгтэй. Буяны үр дагаварт бид бүхэн сайн сайхан дэлгэрнэ. Мөн буян хурааснаар нөгөө муу үеийн төвтгэр эдгээр үгэд нэмгэрж холдож одоо олдох учиртай. Тийм учраас энэ талаас нь өргөн хүрээгээр бас бодож бас засал намаа хийлгэх. Хэд орны газраар буян ном уншуулж явах. Мөн одоо эргэл мөргөл гороо хийх, майн мэгцэн төрхөд унших. Ийм хэрэгтэй байдаг. Нөгөө талаараа шинэ 1-ээс 15 хүртэл борхон багш одоо их ирээд хувилгаан эрдэм чадлыг үзүүлсэн. Ийм одоо 15 өдөр их ялгамжаатай. Тэгээ шинэ 15 хүртэл. Тийм учраас энэ 15 өдрийн хугацаанд буян ном үйлдэх юм бол тэр буян маань төм бумаараа аривжин дэлгэрэх. Маш их айдастай тэгтэй. Тийм учиртай учраас 15-ны дотор засал ном хийлгэх буюу эсвэл одоо хэд орны газруудаар мөргөл эргэлэх, ном айлтгах, буян хураах хэрэгтэй гэдэг талаас нь хэлж байгаа юм.